RX 450 батарей. Хочны энэ байна. Одоо ингэ суурлуулна. Үйлдвэрийн юм чи шинэ юм байдаг шин. Тэр бүр хулхаас нь авч. Гадуур дүүрэн хулх юмуд байна. За суурлуулаад дууслаа. За батарейгаа угсраа тавьцсан. За тэгээд сонин яг жиг болсон явдал шүү. За тэгээд жолооч нь өөрийнхөө сэтгэлдлийг хэлье гэж байна. За тэгээд за тэрийг таад сонстоо. За миний хувьд энэ Lexus RX 450 машин эзэмшдэг юм аа. Тэгээд машинаа бас нөгөө аваад удаагүй батарейны асуудал гарсан. Тэгээд тухайн үед өөрөө бас мэдээлэл дутуугаас болоод зүгээр нэг батарей сервисийн компани залуучууд руу очиад үзүүлээ. Нөгөө хэд маань задлаа. Тэр нэг ямар багчаараа мэдгүй хэмжээ нурсан байна, ингэсэн байна гэдэг. Бас тухайн үед бол буруу зурвал онцлогоо хийлгэсэн юм шиг байна. Тэгээд танаа энэ газрыг машинд асуудал болохоор чинь нэлийн судалгаа хийгээд тэгээ энэ газрыг олоод бас зөвлөгөө юм авч байгаа. Ингээд шинэ батарей захиж авчирсан. Тэгээ одоо тэрийг хийлгээд байж байна. Ямар ч гэсэн Өмнө ч гэсэн боломж юм тий. Тий, өмнө боломж. Би чи өмнө судалгааг явж хахад бол зүгээр нөгөө орж ирсэн л гэж байгаа. Одоо ямар юм мэдгүй. Япон орж ирсэн 4 сая 500 ком маань тавьж өгнө гэлсэн. Тэгээ энэ батарей шинэ батарей бол баг тэр үнээр ялгаагүйгээр л тий. Хэдтийн сайн батарей шүү. Тий, сайн батарей шүү. Тэр ингээл даавал аваасаа явж байна. Тэгээ бас манай жолооч нар над шиг юм зовлонтой хүмүүс бас судалгаа юм сайн яг мэддэг мэдээлэлтэй мэдлэгтэй хүмүүсээс нь бас газартай хандж бас ажилламаар юм байна гэдгийг бас ойлгоод явж байна. За энийг ичиж өгмөр юм байна бас. За RX 450 батарей гэж байгаа. За 10-аас 15 онд шинэ юм зараад байгаа юм байна. Аваа цилиндр гэдгийг мэдчихэж хэлбэрийн призм батарейгаа гангалчиж бас яг нэг зааж. Энийг одоо нэг юм хамгийн айгүй муу үйлдвэр واخхой. Үнэ хэдгэж 7,950. За бараг л 8 сая, нэг нь 9 сая гарантай байна. Тэгэд энэ одоо хятадын нэг зүгээр худалдааны компани аль биесийн төлөөлөгч болсон юм шиг. Худалдааных шүү дээ. Жиггүй үйлдвэрээс нь аавал энэс чи хамаагүй хямдхан байдаг байхгүй. Тэгээд хүмүүс шиг ингээ хямдхаах хэрэгтэй байхгүй. Хамаагүй хямдхнаар тэр нь хамаагүй шууд захиалав. Тэгээд өөртөө бодохгүй дөө. Ерөөсөө энэ мэдээлэл асар муу дутмаггүй шүү. Нэр инээдтэй дүрмээр. Тэгэл одоо ингээд луур дэлтгэл авахта бодвол тий. Манайд